Хүндлэл. Хүндлэл гэж ухтаа юу вэ? Мэдлэг чадварыг бишрэх явдал уу? Эрх мэдлээс айх айдас уу? Энэ л хүн шиг болох юмсан гэсэн найдвар мөрөөдөл үү? Эсвэл ердөө л зайлшгүй мөрдөх ёстой нийгмийн хэм хэмжээ юу? Миний хүндлэлийн талаарх ойлголтын төвчийг тайлсан нэгэн хүчтэй туршлага бол эргэлзээгүй Япон улс байлаа. Үгүй ээ, Япон хүн байлаа. Тиймээс Япон хүний сэтгэлийн нүдээр ертөнцийг харах оролдлого хийсэн аяллалынхаа тэмдэглэл, эрхцүүлэл, ухаарлуудаа ийн үлдээхээр шийдлээ. Метроны зарчигчдын жигд номхон суусан байрлал. Хинтээч харц тулгардаггүй соёл. Хүн бүхний өмнө бүхийдэг ёс зэргээс Япон хүмүүс хувь хүний биет орон зайгаар зогсохгүй, сэтгэлийн орон зайгч ялгаагүй хүндлэн эрхэлдэг гэлтэй. Япон түншүүдтэйгээ нижгээд хоног өдөржин хамт явхад ямагт таныг гомдоочхаагүй биз? Танд буруугаар ойлгуулчхаагүй биз? Танд бүдүүлэг хандчихаагүй байгаа гэх зэрэг бодлуудад өндөр ач холбогдол өгч, бусдын сэтгэл санааны байдлыг, түнчлэн харилцааны хил хязгаар болон сайн сайхан байдлыг дээдлэнэ. Гэвч Япон хүндлэлийн ил биш, далд илэрлүүдч бий. Тухайлбал нийтийн тээвэр, гудамж, зам, нүхэн гарц, гүүр, цахилгаан шат гэх мэт дэд бүтцийн наривчлсан зохион байгуулалт болон эмх зэгцтэй ойлгомжтой тэмдэг хаягууд нь хүндлэл гэх ойлголтыг хэрэгжүүлэхэд илүү хэлбэр нөхцөл боломжийг бүрдүүлнэ. Энэ нь ард иргэд нийтээрээ нэг нэгнийхээ хөлс хөдөлмөр, цаг хугацаа, эрч хүч анхаарлыг хэмнээ, үнэлээ, хүндлэе гэсэн үзэлтээр нэгдсэн үндзүүлж байж мэдэх. Эндээс Япон хүмүүс бусдаас шалтгаалan үүсэх асуудал бэрхшээл хүнд суртлаас нэгэн дуугаар татгалзаж чадсан боловч гэж ургуулсан бодох шиг. Тэдний хувьд хүндлэл бол сонголт биш. Хүндлэл бол Япон хүний саршгүй нэг хэсэг. Тиймээс ч тэд хүн бүр хүндлүүлэх халдшгүй эрхтэй гэдгийг гүн ухамсарлаж өөрийнхөө ч хүндлүүлэх эрхийг бүрэн эдэлж амьдрдаг ёс зүй гээжийг ном ёсоор нь биелүүлж яваа арт түмэн болов уу? Япончуудын хүндлэл нь гавьяа, амжилт, эд хөрөнгө, алтар нэр, нийгмийн байр суурь эсвэл шүтэн бишрэлтэй ямар ч хамааралгүй. Хүнийг ердөө хүн болохоор нь л хүндлэх учиртай. Хүндлэл бол хүн төрлөөс саршгүй үндсэн эрх юм хэмээх чимээгүй философийн хэрэгжилт нь дэндүү өнгөлөг бөгөөд тод томрон болохыг олж харлаа. Кимоно миний бодсноос заяа яг энэ хэсгээрээ амар их юм зузаан юм давхарлалт юм байна. Одоо энэний дотор ингээд 3 давхар юм байгаа. Тэрнээс бусдаар бол зүгээр л Монгол зууны төлөвнөөс нэг ялгаагүй. За Японд ирээд одоо чинь 2 дахь өдөр тий? Одоогийн байдлаар бодвол нийт юм цаанаасаа ингээд энэ соёл дотор одоо би чинь жоохон далчгаар тэгээ нөө далчгаараа бэж болохгүй юм шиг тийм бусдыгаа ингээд нийгмийн бусад гишүүдийгээ хүндлэх ёстой юм шиг тийм мэдрэмж цаанаасаа төрж гин хинч намайг тийгэж хэлээгүй ч гэсэн тэгээ нөгөөтэйгүр ер нь нэг тийм Япон хүмүүсийг ажиглахад нэг тийм юу хэмдэ юмд аюу юм чин сэтгэлээсээ хандах гад байдаг баг муу зантай юм шиг надад санагдаж байгаа хгүй одоо зарим талаараа бол бүр заавал ингэж бүр хитрхи ингэж акценттэй ач холбогдол өгөх албагүй тийм
жижиг юм дээр хүртэл айгүй их тэгж сэтгэлээсээ ханддаг гэж юу анзаарч байна. Тэр нь гэхдээ яг мэдээж муу тал бол биш те. Айгүй гоё. Тэрнээс нь яг нэг тийм үлгэр авмаар санагдаж байна. Япон соёл сэтгэлгэн дээр өөр нэгэн өнцгөөс гэрэл тусвал бид гарцаагүй гоо зүг болж харна. Япончуудын эстетик буюу гоо зүүн философи нь өөртөө үндэсний ижилсэл ондоочлоод дэндүү сайн шингээж чадсан соёлын нандин өв мөн юм. Урлаг, гоо сайхан, хувцас загвар, архитектур, эд хэрэгсэл, технологийн бүтээл гэх мэтчлэн амьдралынхаа бүхий л салбар хэсэгт тэд үндэсний онцлог, түүх соёл, сэтгэлгээний хэв маяг, 100 дамжсан мэрэгэн ухаан зэрэгээ төгөлдржүүлэн шигтгэдэг нь илт. Тэгш хэмтэй, төгс хэвтэй амьдралыг өөрсдийн гараар бүтээж чадахсны ертөнцөөр аялж явахдаа би perfectionism буюу энэхүү төгс төгөлдөр тэмүүлэх үзлийнх нь яг эсрэг талыг ч олж харсан нь бүрч хачирхалтай. Ваби-саби буюу төгс бусын гоо үзэсгэлэн магтан дуулдаг Японы эртний уламжлалт философийн шилээр харвал Япончууд үнэн бодит байдлыг алдаа дутагдалд өгүүлэгддэг түүхэн болон сэтгэлийн үнэт чанарыг ч таашаан хүндэтгэж энгийн байдлыг үнэлж чаддаг үндэстэн аж. Япон гоо зүүн философи төгс болон төгс бишийн хөтөлцөл дээр ч оршдог байж мэдэх.おいよ。めっちゃいい音した。Би бүр хизээ сүулт ингэж хагартлаа бүр хязлаа эзэн санахгүй байна заяа. Би бүр жоох хөөхтэй багтаа сүулт ингэж ицсэн баг. Бүр амар их багтлаа. Бидний нөгөө монголчууд мах гэдэг болохоор сүул май та нар гэм бүр амар их багтлаа. Тэгээд амар гоё амтлаа та. Ингээд хүндлэл гоо зүүн дараа буюу хамгийн сүүлд яригдах миний ажигласан Япон үнд зүйл бол хөдөлмөр юм. Япон хүний хөдөлмөрт хандж буй тэр нэг гайхалтай, үнэнч тууштай, шудраг шаргуу зан, өндөр хэмжээний анхаарал төвлөрлийн чадвар ба төвчээрийг би хаанаас нь ямар бодол сэтгэлгээний өнцгөөс гараад байдгийг нь ойлгохын тулд уулзсан Япон хүн болгоноо бараг л залхаахаа алдаж үг тосон чих тавин явлаа. Гэвч тэдний ихэнх нь нэг л шууд хариулж чадахгүй, үгээр яг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна гихчлэн эргэлцэцгэн. Одоо бодоход тэдний хариулж чадаагүй нөрөө үнэн бодит хариулт байсан бололтой. Учир нь Япон хүн хөдөлмөрийг үгээр биш, үйлдэлээр л тодорхойлдог. Зэн буддизмд үгээр тайлбарлагддаг зэн бол зэн биш гэдэг алдарт үг байдаг. Зэн бол хором агшин бүрийг, асуудал, ажил болгоныг, харилцаа, хүн бүхнийг цоо шин, анхлан суралцагч мэт сониуч, нээлттэй зориг сэтгэлээр хүлээн авч, өөрийгөө тодорхойлохыг оролдогч эго, би гэх ойлголтоос ангижирч, гагцгүй, оршихуйд, ахуйд төвлөрхийг заадаг философи. Ийхүү альва үйл хэрэгтэй хамаг чин сэтгэлээ үнэн хөлс хөдөлмөрөө зориулдаг хандлага нь Япончуудын оршихуйд автомат гормоор ажиллаж байдаг үнэмлэхүй дотоод сэтгэлийн хуульч гэж зөвлөж болох юм. Хүндлэл, гоо зүй, хөдөлмөр. Өөрийнхөө л туршлага дээр тулгуурлан дүгнэхэд хүнийг гагцхүү хүн л болохоор нь хүндэлж, төгс ба төгс бусын гоо зүг биширч, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх гэх мэт Япон соёл философоос үлгэрлэн суралцсан олон эрхэм чанар байлаа.